Donald Trump амнаас гарч байгаа үгэнд итгэх юм уу эсвэл өөрийнхөө нүдээр харж байгаа юмдаа итгэх юм уу? Яа би нүдээр харж байгаа юмдаа итгэж байгаа. John Mearsham, Robert Pape-тэй 100% санал нийлж байгаа. Иймэрхүү төрлийн зөрөгтэй үнэгийг хэлдэг улс төрийн шинжээч профессорууд ерөнхийдөө маш хэрэгтэй. Хамсалт орцсон мөнгө авдаг инфлюенсер гэх мэт шин хаасайгүй. Хамгийн гол нь Америк Donald Trump би ялцаа гэж хэлж магадгүй. Чикаго их сургуулийн улс төрийн судлаач профессор багш Роберт Пейп Америкийн стратегийн тухай юу ярьж байгаа юм бэ хэдүүлээ сонсцгоо. Ягаад сонсож байгаа юм бэ гэх юм бол надаас илүү ухаантай, надаас илүү их мэдлэгтэй. Тэгээ Америкийн цэргийн алба Дональд Трампын стратеги төлөвлөгөө юу гэж бодож байгаа юм бэ хэдүүлээ сонсцгоо. Иран, Америкийн дайны тухай. This is a case of horrible strategy. This is horrible strategy. Гайхалтай мя. Тэр гайхамшигтай мя стратеги. Case where we are going down a road where that tactical success is not leading to any strategic result that matters. За тактикийн төвшөнд одоо энийг бөмбөгтий, тэрийг бөмбөгтий, энийг устгахыг тактик нь оновчтой, үр дүнтэй, амжилттай байх магадлал бол байгаа, амжилттай. Гэхдээ стратегийн төвшөнд ямар ч өөрчлөлт авчрахгүй байна. Now, just to pick one example, yes, we sunk Iran's navy. You remember a month ago, we were bragging about how much that was going to matter, and now notice it doesn't matter at all. За тэгээд сараас 2 сарын өмнө Америкчууд өөрийнхөө хэрхэн магтсан бэ гэх юм бол бид нар Иран улсын navy одоо байлдааны ус онгоц байхгүй болгосон, устгасан. За, амжилт мөн үү? Мөн. Гэхдээ дайны хувьд стратегийн төвшөнд ямар ч нөлөөлгүй гэсэн. Тэгээд ямар ч нөлөөгүй байна. За тэгээд Ираны бүх ус онгоцыг дэлд авсан ч энэ дайны стратегийн хувьд бол амжилт бишээ. And the reason it doesn't matter at all is because Iran's growing power is built on two factors. One is geography and the other is really cheap technology called drones and mines. You put the За тэгээд ягаад стратегийн хувьд ямар ч нөлөөгүй үр дүнгүй юм бэ гэх юм бол Иран улсын хүч яагаад нэмэгдэж байгаа юм бэ гэх юм бол хоёр үндслэлтэй. Номер 1 юу юм бэ гэх юм бол географи, Strait of Hormuz, Иран, UAE, Катар, Бахрейн, ойрхон. За тэгээ хоёрдугаарт маш хямдхан технологиор энэ дрон пуужингаа үйлдвэрлэж байгаа. Тэгмээ чи санхүүгийн чадамж бас хэрэггүй. Those two factors together and you have Iran emerging as the fourth center of world power because those two factors are more than sufficient to tighten the grip of Hormuz. Тэгээ энэ хоёрыг ингээд нийлүүлчих юм бол географи тий Strait of Hormuz, Bab el-Mandeb тий Улаан тэнгистэй ойрхон Сауди Араб дэлхийн нефт газны үйлдвэрлэлийн одоо районд нэг голт сууж байгаа. Тэгээ маш хямдхан зэвсэгтэй дрон технологиороо ер нь бол баг тэргүүлэгч орн болсон. Тэгээ энэс юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр Арабын хэсэгт нэг шин томоохон гүрэн бий болж байгаа. Дэлхийн 4 дахь том гүрэн бий болж байгаа. Номер 1 Америк, номер 2 Хятад, номер 3 Орос, номер 4 Иран болж байна. Үр дүн үл энэ. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsik.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За дараагийн Robert Pape-ийн дүгнэлт. It's a matter of how bad. It's not bad. Trump is За тэгээд дэлхийн эдийн засаг сүрэх юм уу? Америкийн эдийн засаг тэ хямрах юм уу? Ер нь бол хямрах юм уу үгүй юм уу асуудал биш. Хэр тэ аимшигтай хямрах юм бэ? Энэ бол асуудал. going to become Herbert Hoover for sure. Donald Trump хэн болох магадaltaй юм бэ гэх юм бол Herbert Hoover болох магадaltaй. Herbert Hoover хэн юм бэ гэх юм бол Hoover хэн юм бэ гэх юм бол Америкийн бас ерөнхийлөгч байсан. Тэгээд хизээ ерөнхийлөгч байсан юм бэ гэх юм бол Great Recession-ы үеэр
Та мэдж байгаах 1929 оноос 1932 оны хооронд Америкийн ажилгүйдлийн түвшин бараг 20% давтсан. Тэгээд ер нь бол геополитик тийм Европ тэр чигтээ дампуурсан, South America тэр чигтээ дампуурсан, Аз тэр чигтээ дампуурсан. За тэгээд энэс бас болж хин гараад ирсэн байх юм бол Мао гарч ирсэн, Франко гарч ирсэн, Муссолини гарч ирсэн, Гитлер гарч ирсэн. Ер нь бол эдийн засаг нураад ирэхээр маш олон хүмүүс ерөөхдөө бухимддаг. Тэгээд юу болдго юм бэ гэх юм бол улс төр цэвэрлэгээ бий болдог. Одоо Европт шаардлагатай юм. За тэгээ Европ эдийн засаг удахгүй бүр хогийн савлаа орно. Тэ ойролцоогоо 100 жилийн өмнөхтэйгээ адилхан. За тэгээд эдийн засаг хогийн цэг дээр очихороо ард түмэн ерөөхдөө бослог гаргадаг, бухимддаг. Тэгээ шин төрлийн улс төрийн систем эсвэл манлайлагчийг сонгодог. Тэгээд иймэрхүү адилхан юм болох магадaltaй гэж Роберт Пейн. For sure. Hoover's Баттай. name is associated with poverty and misery in the United States. That's exactly right, and it's Тэгээд Herbert Hoover юутай уялдаатай нэр хүнд нь юутай уялдаатай болсон бэ гэх юм бол ядуурл тий. because it was a global depression as well. It wasn't only in the United States. When Trump signed the MOU, he said, our oil is going to run out in 4 weeks, and I don't want to become Herbert Hoover. За тэгээд 6 сарын 14-нд билүү. Одоо ойролцоогоо сарын өмнө Дональд Трамп Ирантай тэр санамж бичгээ зурсныхан дараа юу гэж хэлсэн бэ гэх юм бол 4-7 хоногийн дараа манай нефт дуусахаар байсан. Тэгээд би дэлхийн эдийн засгийг сүрүүлмээргүй байна. Би дараагийн Herbert Hoover болмооргүй байна. Well, Trump signed the MOU, and the oil did not open. But those oil inventories, Richard, are running down on the same rate as before. Nobody really knows how bad it's going to get. But everybody knows that it's a matter of how bad. It's not bad. So as those oil inventories run down, as Hormuz remains closed, all of our buffers, our spare gas, that's gone, Richard. So what's happening is... За тэгээд Роберт Пейн юу хэлж байгааг бол санамж бичгээ зурсан. Нефт бол яг өмнөх шиг ингэ чөлөөтэй урсаагүй. Тэгээ одоо буцаагаад хаагдцсан. Тэгээд дэлхийд даяар нефт газны нөөц ерөөхдөө буцаагаад эрсдэлтэй төвшөнд ирж байгаа. Тэгээд тэр нефтний агуулгууд ерөөхдөө хоосроод ирэх юм бол дэлхийд даяар газ эрчим хүчний дутагт орон тэгээ эдийн засаг хогийн цэг дээр хүрнэ. За энэ дээр би жоохон өөр үзэл бодолтой болцсон байгаа. Роберт Пейн ярьж байгаа юм хизээ бий болох вэ гэвэл Иран, Сауди Араб, Катар гэх мэт тэр орнуудын нефт олборладаг, баяжуулдаг, дэд бүтцийг дэлб авчих юм бол тийм юм бий болох. World economy really is getting closer and closer to going off a cliff. За гэхдээ тэгээ эдийн засгийн хямрал эрчим хүчний томоохон асуудал, Strait of Hormuz, Иран дэлхийн эдийн засаг тэр хутганы ирмэн рүү илүү их ойртож байгаатай би бол 100% санал нийлж байна. Well, we are in a wicked escalation trap and have been for some time. So the war started with bombs hitting targets, tactical success, bombs killed leaders, destroyed missile launchers. Бид нэр юун дотор гацсан байгаа юм бэ гэх юм бол юм лайтай шат дараалт дотор ингээ гацсан байгаа. За бид нэр ингээ дайна эхлүүлсэн, иранчуудыг пуужинтсан, бомбогдсон, тэргүүлэгч Аятолла Хоменей гих мэт шин генерал, тагнуулын алба бүх юмыг ерөөхдөө олон хүнийг алж чадсан. Тактикийн төвшөнд бид нар маш амжилттай явсан хэрнээ стратегийн төвшөнд бид нар үр дүнд хүрээгүй. Тэгээ иранчууд дайныг дараагийн шат нүргэж байгаа. Бид нар одоо бас дараагийн шат нүргэх ёстой. Тэгээ ингээ шат дараалаараа ерөөхдөө тамийн тогоон дотор явж байгаа гинэ. But Iran gained power, and that was the second stage. Тэгээд үр дүн юу байсан бэ гэвэл Иран илүү их эрх мэдэл хүч нөлөөтэй болсон. Үнэн. And that was something that was tragic but predictable. Тэгээд урьдчилаад энийг таамаглах боломжтой байсан. Олон хүмүүс хэлсэн. Дональд Трамп сонсоогүй дайныг эхлүүлсэн. За тэгээ өнөөдөр өвчтөр юу болж байгаа юм бэ гэх юм бол Бахрейн, Йемен, Сауди Араб, Катар, Кувейтэд Америкийн цэргийн баазууд ер нь бол бүгдээрээ бөмбөгдүүлж байгаа. За бас нэг зэвсгийн агуулгасаа дил болсон.
secondary explosions. Зэвсэг араас нь дахиад дэлбэрч байна. За тэгээ ингээ Польшийн агаарын хамгаалтын систем ерөнхийдөө сайн ажиллахгүй байна гэж байна. Тэгэхээр Patriot 1, 2, 3 ер нь бол нийт Ираны илгээж байгаа Польшийн 5-аас 6% зогсоож чадж байгаа гинэ. Агаарын хамгаалтгүй болж байна да дэлхий. За, Robert Pape Chicago их сургуулийн профессор. Бас дахиад нэг мундаг Chicago их сургуулийн профессор байгаа. Тэр хин бэ гэх юм бол John Mearsheimer. John Mearsheimer подкастын зөндөө олон удаа орчуулсан, найруулсан. За тэгээ хэдүүлээ дахиад сонсцгоо. Яагаад вэ гэх юм бол энэ хүний хэлжсэн юм бүгдээрээ бий болж байна, тэ. The problem that President Trump faces is that the United States has lost this war. And if we Donald Trump-ийн хамгийн том асуудал юу юм бэ гэх юм бол Америкчууд энэ дайныг тийм ялч чадсангүй Америкчууд ялагдсан. Бид нэр ялагдсан гэж. Go back to the memorandum of understanding that was signed on June 17th. 6 сарын 10. This was the memorandum that looked like it was going to end the war. Тэгээд буцаагаад эргээд харцгаая 6 сарын 17-нд Donald Trump юу хийсэн бэ гэх юм бол тэр Иранчуудтай боловсруулсан санамж бичгийн дээр гар хэсэг зурсан. Тэгээ энэ санамж бичгийн дайныг ер нь бол зогсоох эцлэх суурь болох ёстой байсан гэвч it was basically a surrender document. The United States gave in to Iran on every point. In other words, тэгээ тэр санамж бичиг юу байсан бэ гэх юм бол Америкчууд тэр чинь зүгээр буугаад өгсөн гэсэн. Яг гэвэл Америкчууд Иран улсын бүх шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн. Iran won on every point. And the тэгээд Иранчууд бүх цэг дээр ерөнхийдөө ялалт байгуулж чадсан. Яг гэх юм бол Америкчууд хүлээн зөвшөөрсөн, Donald Trump гар хэсэг зурсан. reason is that the United States did not have a military strategy to defeat Iran. Яг гэх юм бол сайн Robert Pape-тэй ерөнхийдөө адилхан Америкчууд ер нь дайныг эхлүүлэхээс өмнө стратеги төлөвөө байхгүй байсан. Энэ шат дараалаараа эднийг гүйцэтгэж юм бол бид нар ялнаа. Тийм юм байхгүй байсан. Тийм учраас ялагдсан. Now what's happened since June 17th is that the United States tried to open a separate channel in the Persian Gulf through the Strait of Hormuz that the Iranians refused to accept. Тэгээд санамж бичиг зурагдсныхын дараа Америкчууд Оман улстай хамт юу босгох гэж үзсэн юм бэ гэх юм бол Strait of Hormuz дахиад тэр нэг усан онгоц нэвтэрдэг далайн замыг нээх гэж үзсэн. Иранчууд тэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөмбөгдсөн. Энэ бас фейлдсэн. So we've now got back to a situation where the two sides are attacking each other with these tit-for-tat military strikes. But the problem is the United States can't win this battle, just like it couldn't win the battle before June 17th. Тэгээд хэдүүлээ хаашаа буцаагаад ирсэн юм бэ гэвэл тэ Америкчууд Ираныг дайрч гин, Иранчууд хариу авч гин, Америкчууд хариу авч гин, Иранчууд хариу авч гин гэх мэт ийшээ буцаагаад ирсэн. Гэхдээ асуудал нь юу юм бэ гэвэл өмнө яг энэ шат дээрээ явж исэн. Тэ 6 сарын 17-наас өмнө Америкчууд бөмбөгдсөн, Иранчууд хариу барьсан. За тэгээд Америкчууд ялж чадсангүй. Одоо буцаагаад ямар байлдаан руу орсон бэ гэх юм бол өмнө ялалт байгуулж чадаагүй байлдаан руу Америкчууд буцаагаад дахин орсон. And that's why we had to sign the memorandum of understanding. Тэгээд өмнөх дайныг Америкчууд амжилттай дуусгаж чадахгүй байсан учраас санамж бичгийг зурсан. Гэвч одоо буцаагаад тэр дайны шатлуу ухарсан. Одоо дахиад нэг санамж бичиг зурх хэрэгтэй болох магадaltaй гэж байна. Яг гэх юм бол ялалт байгуулж чадахгүй. Nothing has changed. The United States does not have a magic formula for defeating Iran. So President Trump can escalate all he wants, but it's not going to do any good. Тэгээд Америкчууд ямар нэгэн гарц гаргалгаа юусоо байхгүй эд шидтэй нэг арга бас опсоё. Тэгээд Donald Trump хэд боронгосон ч болноо.
ялахгүй гэж. Because the Iranians will match the United States at every point. Яг тэгвэл Иранчууд яг ижлэхэн хэмжээндээ хариу байх чинь. Тэ? Тэгээд юу болох юм бэ гэх юм бол Америкийн эдийн засаг хог бол. We have failed. Тэгээ нэмээ хэлэхэд Ираны эдийн засаг угаасаа хог дээрээ очсон байгаа. Санкцаараа будаа болцсон байгаа. Олон улсын худалдаа 8 ерөөсөө хийж болохгүй. Олон улсын банк төлбөр тооцооны системээс аль хэдийн хөөгдсөн. Дэлхийн иргэн байхаа болцсон. Дэлхийн эдийн засаг дотор оролцох эрхгүй. Тэр тоглоомын талбайгаас хоригдсон байгаа. Тийм учраас тэр тоглоомын талбайг шатаасан ч яад гэсэн юу байгаа. Америкчууд гэхдээ тэр тоглоомын талбайг эзэмшдэг гол тоглогч нь. Тэгээ Америкчууд өөрийнхөө тоглоомын талбай алдчих юм бол Солонгосыг алдна, Японыг алдна, Европыг алдна, дэлхийг тэрчтэй алдна гэсэн үг. За. We, meaning the United States and Israel, have failed on every one of those objectives. Америк ба Израиль өөрийнхөө тавьсан зорилгууд нэгэн ч нэгэн дээр ч амжилттай явж чадсангүй. Олон төлөвлөгөө урдаа тавьсан бүгдэн дээр нь фейлдсэн. And furthermore, we now have a situation where Iran controls the Gulf. Тэгээд нэмээд Иран тэр Gulf of Oman, тэр Strait of Hormuz, тэр Gulf States, тэр Арабын тэр хэсэг зүгээр одоо атман болсон өдөртөж байгаа. This is a disaster for both the United States and Israel, but especially for Israel. За Америкчуудын хувьд бол энэ disaster. Ахтай зүгээр хаяад орхиж болно. Тийм ээ? Яг гэх юм бол Америк өөрөө нефт газны хувьд бол бие даасан орн болцсон байгаа дэлхийн хамгийн том олборлагч, экспортлогч улсын юм бэ гэх юм бол Америкчууд. Гэхдээ хэний хувьд бол бүр гамшиг юм бэ гэвэл Израиль. Еврейчүүдийн. Israel is in real trouble because Israel has been unable to shut down Iran's nuclear program. Тэгээд Израильчууд бас юу хийж чадсангүй гэвэл Иран улсын цөмийн зэвсгийн технологи судалгаа тэр чинь зогсоож чадсангүй. Which is the issue that it cares about the most. It has been unable to shut it down, and there is a serious possibility. I'm not saying it's likely. There's a serious possibility. За Иран яг цөмийн зэвстэй болно гэж би юусэн ярихгүй. Гэхдээ магадaltaй шүү. Тэ? Одоо ингээ хараад үзэх юм бол Америкчууд, Израильчууд юу хийж байгаа юм бэ? Ираныг харгас бөмбөгдөж байна. Хойд Солонгосыг ерөөсөө оролдохоо болцсон. Яг гэх юм бол хойд Солонгос цөмийн зэвсэгтэй. Одоо энийг яг Джон Маршам хэлээгүй би зүгээр баяжуулж байгаа шүү. Гэхдээ одоо Иран өөрөө цөмийн зэвсэгтэй болоод ирчих юм бол Израильчууд, Америкчууд аргагүй болох байхгүй. Тайван суух боломжтой болно гэсэн. Тэгээд тэр районы бүр том агуу атман болно. That Iran will get nuclear weapons. Now, this creates a situation. You were referring to the Samson option. Yeah. This creates a situation where if Israel, which is so deeply concerned about an Iranian nuclear weapon, if Israel and the United States cannot get a nuclear deal with Iran, then there is a serious possibility that the Israelis will use their nuclear weapons to. Тэгээд Израилийн засгийн газар цэргийн алб Батлан хамгаалтын яам нэг тусдаа плант тэр ямар нэртэй юм бэ гэх юм бол Samson option. Samson option юу гэсэн үг юм бэ гэх юм бол бид нар ялч чадахгүй юм бол тийм заолчгүй ялах хэрэггүй. Гэхдээ нөгөө тал бас хамт чадах хэрэгтэй. Бид нар шатах юм бол та нар бас шатна. Тэгээд Иран улс цөмийн зэвсэгтэй болоод ирчих юм бол Израильчууд тайван суухгүй өөрийнхөө цөмийн зэвсгээ төрүүлээд ашиглах магадaltaй. Attack Iran. Тэгээд Иран руу дайрж бөмбөгдөх эрсдэл. The Iranians are clearly going to win. But what President Trump will do is he will declare victory. За тэгээд Иранчууд ялах нь ойлгомжтой гинэ. Гэхдээ удахгүй Дональд Трамп дахиад юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол би ялцсан. I win. Зарлж магадгүй. Сонгуулийн өмнө. Яг гэх юм бол 11 сард сонгуул болж байгаа тийм ээ.
Тэгээ Дональд Трамп би ялцсан, би Ираны энийг арчсан, цэглэн станц гүүргүү болцсон, усан онгоц бүх юм байхгүй болцсон. Би ялцсан. Гэхдээ хин итгэх вэ? Хүмүүс итгэх юм уу? And all of his acolytes will say that it is a great victory. За тэгээд тэр мага одоо жил хагасын өмнөх эдэр бод ч гэсэн тэгээ Дональд Трампын үнэн зөв. Дональд Трамп ялсан. Гэт янз бүрийн тэр Дональд Трампыг дэмждэг инфлюенсер яг тэрийг хэлж магадaltaй. Хэлнэ баталгаатай. Гэхдээ хүмүүс итгэх юм уу? The question is, do you think that he will be able to convince most Americans, most voters, that he won the war against Iran? За тэгээд Twitter, social media, YouTube дүүрэн Дональд Трампын шүүмжлэлээр явж байгаа. Иранчууд угаасаа бэртэй болж байгаа Strait of Hormuz-ыг дураараа хаач чаддаг. Тийм учраас Америкийн ард түмэн яг итгэж өгөх юм уу? Бүдүүлгээр хэлэхэд Дональд Трамп хоёр удаа ялагдаад хоёр удаа алгадуулсныхаа дараа Америк ард түмэн рүү хандаж хэлээд би ялцсан гэх юм бол тэгээ амжилттай Америкчуудыг боовдож чадах юм уу? Чадахгүй байх гинэ. And I think he will not be able to do that. And I don't think he will be able to convince most people around the world, Дэлхийд даяар хүмүүсийг бас тэгж хөлөгдөж чадахгүй байх гэж. including in countries like Бид нарыг ч гэсэн тэгж чадахгүй л үү дээ, тий? Монголчуудаа, үзэгчнэрээ, дагчнараа, тийм ээ? India. We could all see with our own eyes what's happening here. Yeah. And we've reached a point where you have to ask yourself, do you believe what we see with our own eyes, or do you believe what President Trump says? And I think almost all of us believe what we see with our own eyes. Тэгээд Дональд Трампын амнаас гарч байгаа үгэнд итгэх юм уу эсвэл өөрийнхөө нүдээр харж байгаа юмдаа итгэх юм уу? Яа би нүдээр харж байгаа юмдаа итгэж байгаа. John Mearsheimt ерөөхдөө 100% санал нийлж байна. Robert Pape бас 100% санал нийлж байгаа. Иймэрхүү төрлийн зөрөгтэй үнэгийг хэлдэг улс төрийн шинжээч, тийм профессорууд ерөөхдөө маш хэрэгтэй. Бид нэр хамсалт орцсон. Тэгээд мөнгө авдаг инфлюенсер гэх мэт чинь хаасайгүй хамгийн гол нь Америкт тэднэрт бас нэг сүртэй итгэж болохгүй шүү. Америкчууд ерөөхдөө ялж байгаа ялагдсан удахгүй сонгуул болно. Тэгээ Дональд Трамп би ялцаа гэж хэлж магадгүй.